Өнөөдрийн өдрөлийн зорилго бол бид нар бол жил болгон ер нь бол жилд 2-оос доошгүй удаа зохион байгуулдаг нээлттэй алганы өдрийг. Энэ өнөөдрийн онцлог бол бид нар харилцагч байгууллагуудаа хандсан үйл ажиллагаануудыг түлхүү оруулж байгаа. Бид нар иргэд үйлчлүүлэгчдээс гадна одоо сургалт эрхлэгч байгууллага, эрүүл мэндийн бусад байгууллагуудад одоо ямар дэмжлэг тусалцаа хэрэгцээтэй, манайхаас авдаг одоо зөвшөөрөл, ямар нэгэн мэрэгжил арга зүйн тусалцаа дэмжлэг авдаг үйл ажиллагаанууд дээрээ бид нэр анхаарч одоо тулгамдаад байгаа асуудлуудаа шийдвэрлүүлэхтэй тэр тал дээр хамтран ажиллах зорилготой байгаа. Тэгээд мөн иргэд үйлчлүүлэгчдийн санал хүсэлтийг бас хүлээж авч, тэднээс сэтгэл ханамжийн судалгаа авч одоо үйл ажиллагаанд тусгай ажиллах зорж байна. За 2017 он гарсаар бид хууль эрх зүйн орчноо сайжруулах тал дээр нэлээд анхаарал тавьж ажиллалаа. За бид яг одоогийн байдлаар бол магадлал итгэмжлийн шинжээчийн сонгон шалгаруулалтын журмыг батлуулсан байна. За мөн одоо бид магадлал итгэмжлийн шалгуур үзүүлэлт мөн магадлал эрүүл мэндийн байгууллагыг магадлал итгэмжлэх журмын төсөл дээр яг одоогийн байдлаар ажиллаа явж байгаа. 2017 онд бид ерөнхийдөө бол хууль эрх зүйн орчноо сайжруулах тал дээр илүү анхаарч ажилласан. За үүний үндсэн дээр бид эрүүл мэндийн сайдын тушаалуудад бол хэрэгжилтэд үнэлгээ судалгаа хийх ажлыг голчлон хийсэн байгаа. За үүнийхээ үр дүнд бол одоо бид эрүүл мэндийн сайдын тушаалын хэрэгжилт өнөөгийн байдлаар эрүүл мэндийн байгууллагуудын түвшинд ямар байна, хэрэгжүүлэхэд анхаарах тийм ээ энэ тушаалын бас болохгүй байгаа тал нь ямар байна, хүндрэлтэй байгаа тал нь юу байна гэдэг дээр илүү их анхаарч дүн шинжилгээ судалгаа хийсэн байгаа. За мөн эх хонд бол бид энэ дээрх тушаалуудад үнэлгээ хийсэн дээр үндэслээд эрх зүйн орчноо сайжруулах, илүү боловсронгуй болох тал дээр мөн анхаарч ажиллана гэж төлөвлөж байгаа. За эмнэлгийн мэрэгчлэтнүүд бол жил ирэх тусам өсөж байгаа. Одоо сургуулиуд нь ч гэсэн мэрэгчлэлтэн бэлтгэх нь бол жилээс жилд өсөж байгаа. Тийм учраас өмнөх онтой харьцуулахад бол энэ тоо бол тодорхой хэмжээгээр өссөн үзүүлэлт гарсан байж байгаа. За эрүүл мэндийн ажилтны хөгжлийн албанаас бол эмнэлгийн мэрэгчлэтнүүдийг чадварчлуулах тал дээр бол одоо төгсөлтийн дараах сургалтуудыг угаасаа зохион байгуулдаг байж байгаа. Төгсөлтийн дараах үндсэн мэрэгжлийн болон төрөлцсөн мэрэгжлийн сургалтуудыг бол зохион байгуулж явж байгаа. За эмнэлгийн мэрэгчлэтнүүд мэрэгжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлөө авахдаа одоо багц цагаар сунгуулж нэг авж байна. Мөн мэрэгжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалт өгж бас авж байгаа. Шалгалтаар бол сар бүр хөгжлийн төв дээр хөгжлийн төвийн 2 дугаар байран дээр сар болгон зөвшөөрлийн шалгалт авж байгаа. Багц цаг дээр юу анхаарах вэ гэхээр их хэмж эмзүүч нар бол жилдээ 6 кредитийг цуглуулсан байх ёстой. Энэ дээрээ 3-1 нь буюу одоо 1-2 кредит нь ёс зүй, хууль эрх зүй, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр сургалтанд хамрагдсан байх ёстой. За совилогч тусгай мэрэгчлэтнүүдийн хувьд бол жилдээ 3 кредит цуглуулдаг байж байгаа. Энэний 3-1 нь буюу одоо 1 кредит нь бол мөн адил ёс зүй, хууль эрх зүй, нийгмийн эрүүл мэндийн чиглэлийн сургалтууд байдаг. Эндээс хүмүүс ингэж андуурдаг одоо зөвхөн 6 кредитээ цуглуулчвал одоо ингээ болчихноо гэж жилдээ. Гэтэл энэ нь бол ёс зүй, хууль эрх зүй гэсэн энэ заалтанд зөрчих тийм бол бас сунгагдахгүй бас байх талтай. Тийм учраас одоо эмнэлгийн мэрэгчлэтнүүдтэй хандаж хэлэхэд бол жилдээ цуглуулсан кредитийн чинь одоо тодорхой хувь нь хууль эрх зүй, ёс зүй, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр байдаг шүү гэдгийг анхаарч. За яг манай эрүүл мэндийн хөгжлийн төв маань болохоор эмнэлгийн мэрэгчлэтний хүний нөөцийн мэдээллийн цаг захирамжуулах гэсэн тийм одоо мэдээллийн сангийн үүсгэж байгаа. Энэ болохоор 18 оны 1 сарын 1-ээс эхэлж хэрэгжилтэнд орно гэж энэ чиглэлээр болохоор бүх одоо 5 боотод байгаа тийм тэдэртэйгээ сургалт хийгээд ерөнхийд нь болцсон. Тэгээ энэ чиглэл нь болохоор эмнэлгийн мэрэгчлэтнүүд маань одоо нааш цаашаа явах гэж хэрэгтэл айгүй ихтэй байдаг. Материалаа хүлээлгэж өгөх, лиценз авах гэсэн тийм чирэгдлүүдийг одоо үүсгэхгүй байх шугамар интернет захимаараа өөрөөгөө хянаад кредитээ эрдэнэ цуглуулж байгаа. Би шалгалтаа өгөх ёстой юу гэдгийг мэдэх боломжтой гэсэн үг. Эмнэлгийн мэрэгчлэтнүүд маань бүгд хамрагдах ёстой. Лиценз авдаг совилогч, банкын эмчид маань бүгдээрээ хамрагдаад бүгд үйлчлүүлж байгаа гэсэн үг. Тэгээд бас одоо сумуудаас хүмүүс ирэхэд айгүй чирэгдэлтэй байдаг. Тэдэрт маань бас айгүй цаг боломжийг олгосон ажлыг нь хөнгөвчлсөн ажил гэсэн үг. Үр дүн одоогийн байдлаар бол 90% явж байгаа. Бүх эмнэлгийн ажилтнуудаа бид нар хувийн хвшлүүд болон улсын эмнэлгүүдэд бүгдийг бүртгэлцэн хүмүүсийг бүртгэлэн явагдсан байгаа. Одоо 18 оны 1 сарын 1-ээс эхлээд хэрэгжүүлэхэд бэлэн болсон байна гэсэн.
байгууллагын үйл ажиллагааг танилцуулах, эрүүл мэндийн салбарынхан болон иргэд үйлчлүүлэгч та бүхэн тулгамдж байгаа асуудлууд тэдгээрийг хэрэглэгч албаны өдрийн онцлог нь харилцагч байгууллагуудад хандсан үйл ажиллагааны төлөвлөгөө зохион байгуулж 2018 инженерүүдэд хөрөнгийн төлөвлөлтийн програм дээр ажиллах дарга сургалтыг өнөөдрийн үйл ажиллагаа мөн 17 онд жүргийн шалгалтууд боловч шалгалтыг 12 толгойд хүргэж 11 жилд 3 холбоо ийм стартын бидэнд үр ашигтай хэрэгжих магадлалтай үндэслэл тооцоо судалгааны ажил хэрэгж сам зөвлөгөөгөө хангуу өгнө. Өнөөдрийн манай нэг талын өдөр хүрсэн хаалтан баярлалаа. Таны ахлаа. Энэ чигтэй алцууч цэг талын өдөр ярьсан. Одоо та бүхэн байгууллагынхаа ашиглажээ. За, Nice Med мэдээний сан байгаа. Энэ мэдээний сан шинжилэгдээд одоо